Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн сар өдрийг бичээрэй. Гуравдугаар сарын одоо бүгдээрээ яавсгээ бичиж. Өнөөдөр бид яавсаг үзэж байгаа. Жижиг яавсгийг бичиж үзүүлээ багш нь. Дугуйлж эхэлсэн богино шүлэн, бүтэн зөөвөн дугуй, орхид төгсгөлтэй богино шүлэн. Дахиад сайн хараарай. Одоо том яавсгийг бичиж үзүүлье. Дугуйлж эхэлсэн урт шүлэн, бүтэн зөөвөн дугуй, орхид төгсгөлтэй урт шүлэн. Одоо үгэн дээр бичиж, яавсгаар эхэлсэн үг бичиж. Я ма яма. Яавсаг маань үе төсөг байгаа. Тэгэхээр зэрэг яа маань дангаараа үе болно гэсэн үг. Тэгэхээр зэрэг я ма. Үе төсөг учраас нэг үсгээр бичигдэж хоёр авиагаар дуудагдана. Ингээд зэрэг 1, 2, 3, 4 үсгээр бичигдсэн хэрнээ ямаа гэдэг үг маань яа дээр 2 авиа, эм дээр 1 авиа, урт эгшиг дээр 1 авиа. Ингээд 2, 3, 4 авиагаар дуудагдаад 4 үсгээр бичигдэж байна. Я ла яла. Яр гэж үгээр зааглагдана. Яр гуй. Яр гуй. Янгэр ян гэж үгээр зааглагдана. Ян гэр. За янгэр гэдэг үг маань хоёр үетэй 1, 2, 3, 4, 5 үсгээр бичигдээд хэдэн авиагаар дуудагдах вэ гэхээр яавсган дээр 2 авиагаар дуудагдана. Үе төсөг учраас. Ингээ 2, 3, 4, 5, 6 авиагаар дуудагдаж байна. Яс. Нэг үетэй үг 2 үсгээр бичигдээд 3 авиагаар дуудагдана. Яавсаг маань 2 авиагаар дуудагдаж 1 үсгээр бичигдэж байна. Одоо үгийн донд яавсаг орсон үг бичиж. А. Дангаараа нэг үе болно. Я. Дангаараа нэг үг болно. Үе болно. Ай. Г. Аяг. 1, 2, 3, 4 үсгээр бичигдсэн хэрнээ авиагаар дуудагдахдаа А дээр 1 авиа, Я дээр 1 үсгээр бичигдэж 2 авиагаар дуудагдаж байгаа. Ингээд 3, 4, 5 авиагаар дуудагдаж байна. Аяг. Ха, яг, хаяг 4 үсгээр бичигдэж 5 авиагаар дуудагдана. Яавсаг маань 1 үсгээр бичигдэж 2 авиагаар дуудагдана. Хаяг. Та. Яг. Таяг. Та. Яг. Та гэд үйлнэ. Яг гэдэг маань нэг үе болно. Ингээд 4 үсгээр бичигдээд 5 авиагаар дуудагдана. Бяр гэхэд үгийн эхний Б-ийг үлгэж зөвлөрч хэлэгдэж байгаа учраас одоо ард нь яавсаг бичдэг. Хэрвээ үгийн эхнийг гэгүүлэх зөвлөрч хэлэгдвэл ард нь яавсаг бичдэг. Бяр. Хяр. Үгийн эхний гэгүүлэгч болох хээ зөвлөрч хэлэгдсэн учраас ард нь яавсаг бичиж байна. Хяр. Мянга гэхэд эмгээг үлэх зөвлөрч хэлэгдсэн учраас ард нь
яасаг бичиж байна. Мянга. Мяг мар хоёр дахь өдрийг мягмар гараг гэдэг. Хагас өдөр буюу 6 дахь өдрийг бямб гараг гэдэг. Бямб бэгийг үлгцүүлэрч хэлэгдсэн учраас ард нь яасаг бичиж байна. Бямб. Ням. Энэ гэвэл зөвлөрч хэлэгдсэн учраас ард нь яасаг бичиж байна. Бяр, хяр, мянга, мягмар, бямб, ням гэхэд эхний гээгүүлэгчүүд зөвлөрч хэлэгдэхээр ард нь яасаг бичдэг. Ингээд зэрэг хэрвээ эхний гээгүүлэгч зөвлөрч хэлэгдсэн тохиолдолд ард нь орсон яасаг маань нэг үсгээр бичигдэж нэг авигаар дуудагдана гэсэн. Бяр, хяр, мянга, мягмар, бямб, ням. За бямб гэдэг үгний авиа үсгийг тоолж үзүүлье. 1, 2, 3, 4, 5 үсгээр бичигдээд мөн ялгаа байхгүй 5 авиагаар дуудагдана. Яагаад гэлээ яа үсэг маань энэ дээр эхний гээгүүлэгч зөвлөрч хэлэгдсэн тохиолдолд яа үсэг бичнэ гэж хэлсэн. Энд бол үе төсөг гэсэн зорилгоор бол ордоггүй. Одоо дараагийн үгийг бичье. Үгийн төгсгөлд яа үсэг бас орж болдог. Яа үсгийг яаж холбож байгааг хараарай. 80. Сая. Ой. Хай. Уй гэдэг үгэн дээр яасгийг дахин залгаад уй гэдэг үгийг бүтээн уншиж болно. Уй. Хай. Хай гэдэг үгэн дээр яасгийг залган бичээд хай гэдэг үгийг бүтээн уншиж болно. Хай. На и са и уй у и уй ха и хай уй и уй хай и хай. За ингээд үйлэхээр на яа гэд нэг үе, са яа гэд нэг үе, у яа гэд нэг үе, ха яа гэд нэг үе. Уй гэдэг дээр у яа гэд ингээд 3 үетэй. Яагаад гэлээ у гэх шиг маань дангаараа үе болж болно. Яа маань үе төсөг учраас дангаараа үе болно гэж багш нь хэлсэн. Яа үсэг маань үе төсөг учраас дангаараа үе болно. Тэгэхээр зэрэг 3 үетэй байна. Мөн 3 үсгээр бичигдэж хэдэн авиагаар дуудагдах вэ? У дээр 1 авиа, яа дээр 2 авиа, яа дээр 2 авиа ингээд 5 авиагаар дуудагдана. Хаяа гэхэд 4 үсгээр бичигдээд хэдэн авиагаар дуудагдах вэ? 1, 2 авиа, яа дээр 2 авиа ингээд 4, энэ яа дээр 2 авиа ингээд 4, 6 ингээд 6 авиагаар дуудагдаж байна. Хэдэн үетэй? 1, 2, 3 үетэй. Хаяа. Одоо игшгээр төгсөн үгэн дээр залгая. Сан. Сан гэхэд хэдний өдрийн учраас а гэх шиг бичиж байгаа. Сан гэсэн үгэн дээр яг залгаад саная. Уу гэсэн юм уухын уу, шингэн зүйл уухын уу гэсэн урт гişгээр төгсөн үгэн дээр яг залгаад ой. Хай. Богино болон урт гişгээр төгсөн үгэнд яасгийг шууд залгаж бичдэг байх нь. Одоо зөөлний тэмдэг буюу зөөлрсөн гээгүүлэгчээр төгссөн үгийг бичье. Ур гэдэг үгийг зөөлрүүлвэл өр. Яасгийг шууд залгаж өрий.
Бар гэсэн үгний эрийг зөвлөрүүлж хэлвэл барь. Барь. За энэ тохиолдолд яа усаг маань дангаараа үе болно. Нэг үсгээр бичигдэж хоёр авиагаар дуудагдана. Нэг үсгээр бичигдэж хоёр авиагаар дуудагдана. Нэг үсгээр бичигдэж хоёр авиагаар дуудагдана. Өрий гэдэг маань хоёр үетэй үг. Өр гэд нэг үе, яа гэд нэг үе. Өрий. Ингээд нэг үсгээр бичигдэж хоёр авиагаар дуудагдана. Барь гэдгийн ямар ялгаа байхгүй. Нэг үсгээр бичигдэж хоёр авиагаар дуудагдана. За урт гişгтэй тохиолдолд яасан. Яасан. Яан. Яав. Ха. Яа. Тэнгэрийн хаяа гэдгийн хаяа, гэрийн хаяа гэдгийн хаяа. Хаяа. Харьяа. Харьяалал гэдгийн харьяа. Урт гişгтэй тохиолдолд яа гэд хоёр үсгээр бичигдэж нэг авиагаар дуудагдаж байна. Яасан. Яан. Яав. Ха. Яа. Харь. Яа. Ард талдаа аа гişг нь ил гарч бичигдсэн тохиолдолд урт гişг гэсэн үг. Урт гişг тохиолдолд нэг авиагаар дуудагдаж хоёр үсгээр бичигдэнэ. Гэтэл энд дээд талд нь болохоор нэг үсгээр бичигдэж хоёр авиагаар дуудагдаж байгаа. Ганц тохиолдолд эхнийг эгүүлэх зөвлөрч хэлэгдвэл биар, хяр, мянга, мегмар, бямб, ням гэж эхнийг эгүүлэх зөвлөрч хэлэгдвэл ард нь яа усаг бичдэг тохиолдолд бол нэг үсгээр бичигдэж нэг авиагаар дуудагддаг гэсэн. Бусад тохиолдолд яасан. Яа усаг маань нэг үсгээр бичигдэж хоёр авиагаар дуудагдаж байгаа. Харин төгсгөлд бичигдэж байгаа яасан, яан, яав, хаяа, харьяа гэх мэтчлэн урт гişгтэй тохиолдолд хоёр үсгээр бичигдэж нэг авиагаар дуудагдаж байгаа гэдгийг ойлгоорой хүүхдүүдээ. Баяртай хүүхдүүдээ.